Нэлээ сайн уу манайхаа. Өнөөдөр хэдүүлээ өчигдрийн тоон зурхааны лайвны үргэлжлэлийг өнөөдөр явнаа. Тэгээ өчигдөр би болохоор ер нь тоон зурхаа тэ яагаад 9 сар чухал юм? Тэгээ яагаад 9 сарын 9-ний өдөр чухал юм? Тэгвэл 9 сард юу хийх юм гэдгийг би янга тайлбарлаад өгсөн байна. За тэгвэл өнөөдөр тэгвэл ямар үйлдэл хийх юм? За би өчигдөр ярьсан шүү дээ. За тийм тондор хүн байгаа. Тиймэрхүү юм тохиолдол нь. За тэгвэл ингээрэй гэсэн. За тэгвэл хэрвээ онцгойгаа за ийм юм тохиолдох юм байна гэд мэдчих юм бол тэрэндээ тохирсон үйлдэлүүдийг төрүүлж хийгээд энэ энергийг одоо ашиглаж болдог гэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэ хорвоо ертөнц биднэрт за чи нэг юм хийх ёстой шүү гэд энергийг удаа илгээж байгаа. Бид нар тэр хичээлд нэгээ суралцах гад явж байгаа. Тэгвэл би за энэ сард ийм юм болох юм байна. Тэгвэл энийг би ийм зүйлтэй хийчихье гэдэг сонголтыг өөртөө өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо жоохон залтай юм шиг гэтээ айгу ухаантай иймэрхүү шийдлүүдийг ингээ гаргаж болдог. За тоонцох гэхэд зөвхөн ингээд нөө та юм байна гэдэг тогийн тайлбарлаад өгдгөөс гадна яг миний хийдэг тоонцохай чинь тоо сэтгэл зүй гэдэгтэй хамт явж байдаг. Тэр аргууд нь сэтгэл зүй одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанаас коучингийн шинжилгээ ухаанаас аргууд нь орж ирээд энэ хоёрыг ингээд нийлүүлсэн байдаг юм аа. Тийм учраас айгүй үр дүнтэй байдаг. За одоо манайхан та юм байна гэдэг тогийн тайлбарлаад өгдгөөс гадна. За өчигдөр хүмүүс маань тоогоо ботцсон тий. Гэхдээ би өнөөдөр дахиад харуулчихъя. Яг вэ гэхээр төрсөн өдрийн тоон дээр төрсөн сарын тоогоо нэмээд дээр нь 9-ийн тоон нэмээд одоо таны тоогоо. Тэгээд тэр тоондоо тохирох үйлдэлүүдийг хийн. За тэгэхээр тэр үйлдэлүүдийг би та бүхэнд яг одоо заагаад өгнө гэж. За жишээ нь 11 сарын 23 төрсөн хүн бол саяны бүх цифруудыг нийлүүлээд нэмэхээр 16 гарч байгаа. 16-аас нь 1/6 буюу 7 үед энэ хүн 7-гийн тоон дээр үйлдэлийг хийх юм байна. За эхлэе. За нэгin тоо. За 9 сард одоо 9 сар 2025-нд нэгin тооны энергитэй байгаа хүн 9 сар дуусгаас өмнө яг тэгэхээр одоо 9 сарын энерги 9 сарын 1-ээс орцсон явж байгаа тий. Тэр 9 сараа дуусгаас өмнө болж игэл одоо яг энэ лайвыг үзэж байхдаа шууд дагаад хийгээр заяа. Одоо миний хэлцүүлээ. За одоо нэгin тоо болсон хүмүүс юу хийх вэ гэхээр за энэ 9 сартаа багтаагаад шинэ зорилго гэх юм уу хийж чадах юмаа зорилго болгож тавина гэсэн үг. Тэгэхээр тэр маань 9 сартаа дуусчих хэмжээний л зорилгыг тавина. Яг тэгэхээр 9 сард таны 1 тооны энерги ороод ирэхээр танд нэг юм хий гэсэн үг. Тэгээд 9 тооны энерги дээр наадахад дуусах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар яаж хорвоо ертөнц тань дээр таны сонголтгүйгээр танд энийг заавал хийж дуусгах гэдэг юм явуулахаас өмнө та өөрөөс хийх юмаа сонгоод тэрийг хийчих юм бол энэ 9 тооны шалгуурыг 1 тооны одоо шалгуурыг авчиж байгаа гэсэн үг. За зорилго нь айгүй энгийн айгүй том зорилго юм тавихгүй ч байсан бол айгүй энгийн сартаа багтах хэмжээний. За нэг 10 ширхэг зорилго тавь. За 5 ширхэг зорилго тавь. За 3. Тэгэхээр өнөөдөр нааш өглөө босоод би 30 минут бясалгал хийнэ. Аль эсвэл өглөөний тэмдэглэл хөтлөнө. За аль эсвэл сүүлийн үед би сайн одоо ажилдаа тарагдаад рүүсөө эрт удахгүй байгаа. Тэгвэл би маргааш яг 2 цагт орондоо орно. Гар утсахгүй
болохгүй ч гэдэм гих мэтлэнгээр яг хийж болох юмнуудыг яг одоо бичээд тавьчихаар манайх нэгийн донд өгч байгаа юм байна. За дөнгөж сая орж ирсэн хүмүүст нь тоогоо яаж бодох слайдыг тавьчих. Төрсөн он сар өдөртөө 9 тоо нэмээд тоогын хооронд нэмээд нэг оронтой тоо болгоод тэгээд тэрэндээ гарсан зүйлээ хийнэ гэсэн үг. За жишээ нь тэг энэ би болохоор өөртөө ингэж за 7 энэ 7 хоногт 3 удаа гэртээ заавал йог хийндэ гэдэг зорилго тавингууд чинь би тэргээ хийх нь ойлгомжтой. Хийхгүй болвол надад одоо тий хорвоо ертөнцөөс ондоо ажил энийг чи хийгээд дуусгач гэдэг юм. Тэгэхээр би өөрөө ажиллах сонгоод ижүүл надад илүү амархан гэсэн үг. За яагаад би йог хийх гээд байгаа вэ гэхээр би чинь 7 сард өвдөд 7 сар чанга орон дээр хөвцөхгүй. Тэгэл эхэндээ яг уу гал өвдсөн гэл орон дээр хөвтөл гоё ил байсан. Хүмүүсээр ингээд тий халамжлуулаад хоолоо зөөлгөөл. Яг тэгэхээр 5 минутаас илүү ингээд суух юм ба зогсож чадахгүй тэгэл яалч орон дээр ингээд хагас бас ингээд яг орон дээр ингээд бүтээ бас хөвтөж чадахгүй. Ингээд нэг хагас суугаа хөвтөө хоёрын оронд ингээд нэг сарыг өнгөрүүлж байгаа байхгүй. Тэгэл сүултээ за ер нь би тий тэгэл имлэгээр явбал уучлаарай таны одоо хүчний ийм тий ийм байдалтай байна гэсэн чи би тэрийг эмчээс тэрийг сонсоод зураг хараад үнэхээр уйлмар санагдаж байгаа хгүй. Тэгэл хинт буруу өгсөн гэхээр би өөртөө шүү дээ. Би өөрийнхөө эрүүл мэндийг анзаараагүй ийм болтол нь явсан нь миний буруу юм чинь. За тэгвэл окей. Би эрүүл мэндээ анхаарахгүй байхаар ийм болчихдөг юм байна. Тэгэхээр би йога хийе. Өмнө нь би хийгээд тий нуруугаа зүгээр болгоцоо одоо тэгвэл эргээд хий. Одоо хийхдээ ийм нурууны дээд хэсгийн йогийн дасгалуудыг илүү бас төлхөө оруулж өгье. Гэт тэгвэл одоо 9 сард би тий энэ 7 хоног юм уу дараагийн 7 хоног би 3 удаа йог хийнэ. Заавал. Тэгээ тэргээ өөртөө зорилго болгож тавиад тэргээ хийчихлээ. За тэгэхээр яг энүүгээр би юг хийж байгаа вэ гэхээр за огт цоош нь том зүйл бол эхлүүлэхгүй. Яг тэгэхээр 9 сар бол дуусгахсаа. Тэнгуут чинь би 9-ийн тондоош тохирсон, 1-ийн тондоош тохирсон юм хийж байгаа хгүй 9 сар гэхээр би миний надад өвдөлт байсан, асуудал байсан. Тэгвэл би тэрийг ингээд дуусгаад би ингээд шинээр йог хийгээд одоо эрүүл болж байна гэдэг ийм маягаар. Тэгэхээр хуучин зүйлээс салаад шинэ зүйл рүү чиглүүлж байгаа юм болно. Тэгэхээр тэр нь удаан хугацаанд үргэлжлэхээр биш. Хийгээл дуусчих юм. Бас байж болох нэ. Тэгээд та өөрөө зорилго тавихгүй л хорвоочноос таны өмнөөс зорилго тавина. Тэр нь тань таалагдахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр жижиг чамаагүй зорилго тавиад тэрийг заавал дуусгах шүү дээ. За 2-ын тоо. 2-ын тоон дээр юу болох вэ гэхээр энэ сар уучлах өшөөх зүйлийг хийнэ. За бид нарт амьдралд маш их зүйл тохиолдсон байдаг. Маш их сэтгэлийн шарахтай байдаг. Одоо сэтгэлийн шарах гэл хүмүүс аягүй их ярьдаг шүү дээ, тий. Тэр бүх зүйлүүд бидний амьдрал байж лээ. Хичнээн одоо гоё орчинд өссөн хүүхэд ч гэсэн сэтгэлийн шарахтай байдаг. Тэр сэтгэлийн шарах гэдэг бол биднэрт байдаг. Бидний зарим талаар ингээд урагшаа түлхчихдэг зүйл ахгүй. Энэ сард те би юу ойлгосон бэ гэхээр хамгийн том сэтгэлийн шарах одоо хамгийн том зовлон гэдэг бол биднэрт хамгийн том давуу талыг үүсгэх юм байна гэдэг би бүр үнэхээр ойлгосон. За тэгээд энийг надад ойлгуулж өгсөн хүнд бол үнэхээр талархаж байгаа. За тэхийн тулд таны гомдоос нэг хүнийг энэ сар уучлална хэввэл. За тэгвэл өөрөө гомдоосон хүнийг орлоо гэхээр шууд толгойд орчихгүй ч магадгүй шүү дээ тий. Тэгэх юм бол манайхаа одоо яг надыг дагаа сууж байгаа. Тэр энэ 9-ийн тоон дээр байгаа одоо миний хэлж байгаа бүх зүйлүүдийг хийсэн ч болно. Яг үнэндээ энэ дээр байж байгаа миний хэлээд байгаа хийх зүйлсүүд бол бүх хүнд аюу тустай байж
чадах тий ингээд үр дүн аягүй юм шалгарсан юм сэтгэл судлал одоо коучингийн юм арга техникүүдийг хослуулсан зүйлсүүд байхгүй. Тэгээ бас хүнслэг зүйл рүү жоохон орно. За тэгэхээр яг одоо үзэж байгаа дайд маань за таалагдж байгаа лайк дараарай, зүрх дараарай. За тэгээд хэдийн тоо гарсан байна. Доор бас бичээрэй манайх. Нөлөө олон хүмүүс үзэж байна тий. За нүдэн айн суужгаад яг намайг хамгийн гомдоосон. За хамгийн гомдоогоогүй ч гэж болно. Намайг тэг гомдоосон хүний би олъё гэхдээ ерөнхийдөө бол толгойн ч шууд ороод ирдэг. Хэрвээ орж ирэхгүй байх юм бол нүдэн анжгаад амьсгал дээрээ ингээд хамаг анхаарлаа тавьж агаад тэгэд надыг хамгийн гомдоосон хүн юм блэ гэд толгойн дотор одоо дүрсний мөнээр нь ороод. Тэгвэл тэрийгээ цаасан дээр сайхан бичиж аваад нөгөө өнөө уучлана. Тэр нь таны найз байж болно, дайсан байж болно, уужин ханилж исэн хантан байж болно, эцэг ах дүү самаатан садан одоо таньдгүй хүмүүс, ажлын газрын хүмүүс юу ч байсан хамаагүй. Тэгэхээр энэ гомдлын энерги бид сулалж тавина. Эсвэл өнгөрсөнд болсон ямар нэг зүйлийг таагүй зүйлийг одоо сулалж тавьж өөртөө тэр гоё энерги чөлөөлөл хийх нэ. Тэг бид нар ингээ хүнийг гомдоод байна ингээд байна гэж боддог тэр энерги бидний дотор байхаараа маш их бидний одоо тий бусад зүйл зарцуулж болох бас энергийг амар идэддэг хөхгүй. Тэгэхээр тэрийг өөртөө юм гоё энерги сулж явуулах нэ. За яг ингэсэн чинь олон хүн санагдахгүй байвал маш их хүмүүсийг та уучлал тавьж явуулсан чадсан байх гэсэн. За ингийн тулд юу хийж болох вэ? Захиа авчиж болно. Өнгөрсөнг тавьж явуулж гин гэдэг ийм дасгал хийж болж гин бясалгалын үе. Эсвэл намайг уучлаарай гэдэг захиа авчиж болж гин. Хамгийн түрүүлээд өөрийгөө уучлана. Тэр хүнийг уучлана. Би чамайг уучлж байна гэж хэлнэ те. Ийм зүйл болсонд би чамайг уучлж байна. Миний ингээд те бодож исэн шиг чи тийм одоо санаагаар надад те янз бүрийн гомдмоор үг хэлжсэн хэлээгүй байхаа. Эсвэл тэр хүнийхээ өнцгөөс олж харах гэж үзсэн те. Гэх мэтлэнгээр өөрөө бодцоод тэднийг ингээд хийж болно. Аль эсвэл ингээд тэр гомдлыг ингээд нэг юм утас гэж бодох юм бол ингээд төсөөлөлтөд хайж аваад нөгөөдөө хайчилж ин утгаар тасалж ин гэдэг. Ийм хүн маягаар бас хийж болдог. За тэгээд гомдоосон хүний уучлалчлаа. Өөрийгөө бас уучлалчлаа. Яагаад өөрийгөө уучлах нь чухал вэ гэхээр тэр их гомдлыг тээж он удаан жил тээж явж исэн өөрийгөө уучлаа. Гэт өөрийгөө уучлаа. Яагаад тэгэхээр тэр гомдлын энерги тээх нь надад бас онцгүй гэдгийг би мдээгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг уучлаа. За тэгээ гомдоосон хүн дээр нэг сайн зүйл хийн тэр хүн нь байдаг болвол давцаар ярьдаг ч юм уу тий нэг гоё юм бэлгэлдэг ч юм уу манай монголчууд чинь гоё сүү энэ төр авчид өгчдөг штэ цагаан сүү. За тиймэрхүү зүйл бас хийж болно. Хэрвээ амьд биш болвол одоо төсөөллөөр гоё сүү үргдэг ч юм уу тий иймэрхүү зүйлсийг бас хийж болно. Гэр бүлийнхэнд нь гоё бэлэг өгч болно. Тэг яагаад ингэж байгаа вэ гэхээр тэр нөгөө суллаад явцсан гомдлын энерги чинь одоо эргүүлээд эрэг энерги та хоёрын хооронд эрэг энерги үүсгэхэд одоо гомдлын энерги ингэ шилжүүлж гин гэсэн үг. За энийг 9 сар дуусахаас өмнө хийнэ. Өнөөдөр хийвэл айгүй сайн. За миний хувьд гэхээр 9 сарын 2-3-ны үед би бүр үнэхээр хийсэн. Тэгэд хамгийн томор гомдож явдаг хоёр хүнийг бол үнэхээр их уйлж хийж их уучлсан байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээл амар гоё аз жаргалтай тийм тэг хүн болоод хувирсан. Тэгэхээр тэр надаас маш их энергийг авдаг байсан. Ингээд бүр 40 жилээр ийм их энерги тэг 40 жил ийм их энергийг тэгээд явсан гэхээр би өөрийгөө л айгүйх зовоосон. Тэгэд яг нөхцөл байдал бол миний харж ийсэн шиг тийм муухай байгаагүй. Тэгээд тэр хүний өнцгөөс би ингээд хараад үзсэн чинь тэр хүмүүсийн өнцгтэр бол тэр хүмүүс надаас илүү хэцүү байсан юм билээ. Би л зүгээр надад амар хэцүү ахт гэд
ингээд аль нь их царайлаа суугаад исэн юм байна гэдгийг ойлгоод тэгэхээр энийг уучлалт тавьж явуулчихсан. Тэгэхээр мэдээж энэ дэр бид нэлийн их уйлсан. Гэхдээ энэ уйлж байгаа гэдэг маань одоо биний бие сэтгэл одоо тий усны энергиээр дамжуулагдаад цэвэрлэгдэж байгаа гэсэн үг байхгүй. За 3-ын тоо гарсан хүмүүс. За энийг үзэж явахдаа та хэд маань гомдсон хүн байх юм бол тэрийг ингээд уучлаад явчаарай. Энэ бас биднэрт аюул хэрэгтэй. Заавал 2-ын тоотой хүмүүс гэхгүй амьдрал аюул хэрэгтэй. За 3-ын тоотой хүн өгөх хуваалцах бүтээлчээр илэрхийлэх. Тэгээ бүтээл сэтгэлгээ гэж байна тий. Тэгэхээр 3-ын тоотой юу их вэ гэхээр энэ сард өөрийнхөө бүтээл сэтгэлгээг ямар нэгэн зүйлийн бүтээл сэтгэлгээ гэдэг маань тий одоо гой зураг одоо хоол хийх аль эсвэл өөрийнхөө мэдлэгээс хүмүүстэй хуваалцах, мэддэг юм хүмүүс зааж өгөх. Гоё хоолны жор гэдэг бол тэрийг одоо фейсбુક дээр пост болгоод бичих. Асал гэртээ хоол хийгээд одоо хүүхдүүдийнхаа энэ тэнд уулзж байгаа тий хэдүүлээ нэг уулзсан энэ гэхэд анги дээр нэг байсан бол гэртээ айгу гоё хоол торт мах тэгээд хүмүүст авч өгч юм. За аль эсвэл фейсбુક дээр гоё пост хийх, өөрийнхөө бүтээл сэтгэлгээг илэрхийлэх, одоо гоё юм байдаг бол гоё юм авах. Олонний өмнө гарч болно. Гоё шинэ юмны загвар хийж болно тий. Нэг палач байсан чи тэрнийх нэг загварын өөрчлөлт өмсч мөрөсч тэргээ идэх ч юм уу. Подкаст ярилцлага хийж болж байна. Гоё жинхэнэ уран бүтээлчд бол тий үзэсгэлэн юм авч болж байна. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх боломж юу вэ? Тэрийг илэрхийлээд хийнэ гэсэн. За өнгөрсөн өчигдөр би бас ярьжсэн тий. Тэгэхээр хэрвээ олон түн бүр ингээд айгүй нэртэй хүндтэй хүмүүс болсон байх юм бол олонний зүгээс таныг ингээд янз бүрээр харлуулах оролдого хийх юм бол тэрийг одоо тоох хэрэггүй яг өөрийнхөө байр суурин дээр байх нь зөв шүү. За тэгээд нэг юм хийхийн тулд гоё төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгээд тэрүүгээр ингээд хийгээд явчих болно. За тэгэхээр би 9 сараас эхлээд яг подкаста арай нэг ондоо хэлбэрээр хийж байгаа. Тэгэхээр энэ маань миний хувьд бас яг 3-ын тоонд ингээд ажиллаж байгаа хэрэг болчихж байгаа байхгүй. За 4-ийн тоо. За 3-ын тоон дээр 3 тагд бол юу айгүй эмгтэлэг нэрх шүү. Тэгээ өөрөө ингээд нэг юм гой гангалмаар, нүүр амаа гой буудмаар, гатуур гармаар байх юм бол энийг хийгээрэй. Яа тэгэхээр эмгтэн энерги бол тийм байдаг. Эрхэлдэг. Одоо тий хүмүүсээр ингээ хайрлуулдаг, гоё эмгтээлэг байж хайлгуутдаг. Тэр бүхнийгээ гаргахад өөртөө ийм эрх чөлөө өгөр гэж би бас яг дээрэс нэмж хэлмээр. За дөрвийг бол өчигдөр дотоод өмг түвшиг одоо тий дотоод тогтвортой байдлыг шалгана гэж хэлж байсан. За тэгэхээр тэн дээр юу хийж болох вэ гэхээр дөрвөд бол суурь бат бүх суурь үндсийн талаар байгаа тий. Тэгээ ямар ч юм болж исэн гэсэн би өөртөө байхад би энэ амьдралд тий зүгээр л сайхан амьдарчид чадна гэдэг. Ийм итгэл дүүрэн байх. За тэгэнгუთ чинь би болохоор энэ дотор дотоод өмг түвшиг гэж нэрлэлцдэг байхгүй юу. Гэхэд одоо хүний хамгийн том айдас чинь ганцаардах айдас байхгүй. Тэгээд би бол ганцаараа гэдэг одоо ийм үзэл тунд 40 хэдэн жил амьдарсан байна тий. Тэгэнгუთ чинь юу гэж ойлгосон бэ гэхээр би яагаад ганцаараа надад би биш тий. Би дотроо өөртөө өмг түшиг биш тий гэдэг өөрийн гэсэн өмг түшиг гэдэг юмыг бий болгох хэрэгтэй юм билээ. Тэгэхээр тэрийг бий болгоно. За тэрийг яаж болгодог вэ гэхээр ийм тогтмол дадал сахилга утга болгодог нэг арга шүү. За би болохоор яасан бэ гэхээр шууд үрдтэйг ажиллаж энийг болгосон. Энэ гэхдээ
айгүй цаг авдаг арга яг бидэнд тийм энэ бясалгалыг хэлж болно. Гэхдээ хийх юм нь юу вэ гэхээр өдрийн тогтсон нэг цагт ямар нэгэн зүйлийг хийх шатлага баталтай байх. Тэрийгээ яг хийх байх. Тэгжиж хүн өөрөө өөртөө итгэлтэй би чаддаг гэдэг итгэл үнэмшил суудаг байхгүй. Тэгэд олон юмыг би ингэж чаддаг гэдэг итгэл үнэмшил суугаад тэгэхээр нөгөө ингэж бидэс хэрэгтэй байгаа өөртөө итгэлийн бааз суурч ингэ бий болчихдог. За жишээ нь юу ч болж исэн сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй юм доктортой байна. Өглөө болгон бас за өглөө болгон босоод би бясалгал хийн. За би бол өглөө болгон босоод яг бясалгал хийж байгаа. Тэгэхээр тэрийг дандаа хийгээд ахаар надад бүр үнэхээр гоё байгаа. Цайлс үлдээ заавал нэг тийх албагүй шүү дээ. Над чиг тэгэл дандаа бясалгаа сууж идэг хүн гэж юу байх. Тэгэхээр ондоо юм байж болно шүү дээ. Орой болгон нүрэндээ бас одоо маск тамьждаг. За эсвэл орой болгон би өнөөдөр өөртөө сэтгэл дотроо өнөөдрийн болсон юм тэмдэгтэр бичнэ. Эсвэл орой болгон би ирээдүйг гоё харах гэж байгаа тий. Тэр ийм амьдралтай болмоор байгаа тэр мөрөөдлөө зорилгоо би тэмдэгтэр заавал бичнэ гэдэг. Иймэрхүү маягаар асар спортын өдөр болгон би 10 минут алхана. Гүйлтийн замдаар алхана. Одоо юу ийдгийг Тэмхүү залхуудыг тавиад тэрийг яг яс хийнэ. За ингэж хийснээр та нөгөө өөртөө аюулгүй мэдрэмж авах гээд байгаа. Энэ чинь таны итгэл гэдэг юм цааш та. За тэгж өгд юм аа. Тэгээд яагаад энийг бий болох гээд байгаа юм бэ? Ингэж итгэлтэй өөртөө итгэлтэй хүн өөртөө юм аюулгүй мэдрэмжтэй гэхгүй. За тэгвэл танаас таны амьдралд байгаа бүх юм алга болоход мөнгө, байр суурь, одоо ажил, найз нөхөд бүх юм алга болох танд юу үлдээ? Таны дотоод итгэл үлдээ шүү дээ. Тэр чинь хинч танаас булааж авчдаг. Энэ бол айгүй чухал. Тэгвэл энийг иймэрхүү юмар бий болгож байна. За тэгвэл бас өглөө босоод нэг 5-10 минут тэмдэглэл бичдэг байж болно. За одоо над чи сэтгэл хөдлөх өндөртэй хүн байж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол сэтгэл хөдлөх өндөртэй хүмүүс тийм дуяа өчглийн лайвыг үргэлжлэл шүү. Өнөөдөр хийх зүйлийг явж байгаа. Тэхийн тулд өдөр тутмын хүсэл зорилго одоо бодлуудаа ингээд тэмдэглэж авч болно. За тэгээд ингэж өөртөө дадал бий болгосноор миний түрүүний ярьсан зүйлүүдийг бий болгоно. Ингээд өөртөө аюулгүй мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн байр суурь олцсон дотоод өмг түшигтэй хүн болвол юу ч болж ирсэн. Одоо барьцаалтахгүй ийм дотооддоо тэр хүч нь байна гэсэн үг байхгүй юу? Тийм байж болно. За аль эсвэл зүгээр өвчгөрөөдтэй дөрвөн тоо бүх ясыг асуурдаг бол эрүүл мэндийн үзлэг гэмтэгт бас бүтэн биеийн үзлэг гэмтэгт бас хамрагдаж болно. За 5-ын тоон дээр юу вэ гэхээр за 5-ын тоон дээр өмнө нь хийж дуусгаагүй ажлуудаа дуусгана. За өмнө нь хийж дуусгаагүй ажлууд байх юм бол өчигдөр яснаа айгүйх энерги авдаг гэсэнтэй бидний энергиэс ингээд айгүйх аваад байдаг. Тэгэхээр тэрийгээ за 5 дуусгаагүй ажлуудыг бичнэ шүү. Одоо ингээд яг толгоонд орчихгүй байх юм бол
бясалгалын байдалд ороод жоохон нүдэн анд сууж агаад нүдэн анихаар нөгөө хүний анхаарал ингээд анхаарал төвлөрдөг байхгүй юу? Тэнгуүшид анхаарлаа жоохон төвлөрүүлж агаад за тэндээсээ биччих. Манайхад 5 ширхэг ажил бичрээ дуусгаагүй тэрэн лүү уцтаагүй нэг тим юм бичнэгчээ бичээгүй энийг хүнд хэлсэндээ хийж өгөндөө гэчээд өгөөгүй одоо тий ажил дээр дараа гэж хойшлуулсан юм бид нар ажил дээр гэр дээр хувийн амьдралаа бүгдээрэн дээр байгаа. Тэрнээсээ 5-ыг аваад бичнэ. За яагаад гэхээр 9 сар бол дуусгах юм хэрэгтэй. Тэгэхээр тэр дуусгаагүй ажлуудыг бүгдийг гаргаж ирж байгаад энэ сар дуусгаад дараагийн сар бол шинэ зүйл эхлэхэд тохиромжтой. Тэгэхээр шинэ сар бол шинэ эхэлнэ гэсэн. Одоо тий өмнөх хаалгаа хаагаагүй хаад шинэ хаалга байхгүй шүү дээ. Өмнөх хаалгаа сайн хаагаад бүх юмаа дуусгаад яг гоё юм цэвэрхэн болонгот одоо шинэ зүйл рүү гоё ирч хүчтэйгээр орох. Тийм боломжийг бид ойлгож байна. За манайх ойлгомжтой байна уу? Манайх ойлгомжтой байна гэж бичээрэй. Манай дууя дуусгаагүй хойшлуулсан ажлууд байна гэж юм. Тэгээ наадуулаа эхнээс нь ингэж хийгээд дуусгаарай. Тэгэд яг ингээд зарим ажлыг надад ч гэсэн тийм ажил юм даа. Зарим ажлыг ингээд нэг юм юу яагаад гэдэг. Яаж дуусгана гэж хийхээс жоохон хашраад идэг. Тэгээ яг тийм ажлууд ингээд бариад хийчихвэл амар хутан дуусаад айгу урамтай байдаг. Тэр амрахнаас нь эхэлж чаад үгийн хөндүүдийн хойшоо тавьж чаад хийх юм бол эхлээд нэг амархан ажил хийчихэнгүүт хүн ингээ айгу урам авчдаг байхгүй. Энэ айгу амархан болчлоо гэх. Тэгвэл тэр урам дээр гяс барьж аваад хийчих юм бол айгу хурдан дуусчихдээ юм бэл. За 6-гийн тоо. Харин тийм ээ яг ингээд тоон цохойгоор явхаар ингээд юмнууд нь ингээд тохиолдоод идэх байхгүй. Яг л тэр юмд ингээд тохиолдоод тэгээ бид нар ингээд нөгөө төрүүлээд өөртөө энийг бид нар хийчихье гэдэг юм бол бид нарт аюу гоо зөөлхөн тусдаг. Тэгэхгүй бол хоргоо ертөнцөөс одоо бидний сонголтгүйгээр энийг дуусгах гэж явуулахаар бидний тэ тулмааргүй байгаа ч юм уу амар их сэтгэлийн өвдөлттэй ч юм уу тэ аюу хэцүү юмнуудыг бид нар бас явуулж магадгүй байхгүй. Тэгэхээр мэдчихэхэд бол ер нь аюу айтаахан байдаг. За 6 үг авахын баланс. 6 гэдэг бол хайрын тоо тий. За тэгвэл үг авахын балансыг энэ сард барина хэвлээ. За яагаад хайр гэдэг чи юу юм бэ? Гэхээр хүн хизээ одоо тий хүнийг хайрлах хайрыг яриад байгаа юм. Хүн эхлээд өөрийгөө хайрлаж тэгжиж хүнийг хайрладаг байхгүй. Тэгээд тэр хэмжээгээр өөрийгөө хайрласан хэмжээгээр хүнээс бас ингэж хайр авдаг. За тэгэнгүүт чи энэ хайр чинь бас тэнцвэртэй байх хэрэгтэй. Би ингээл нөгөө өмнө нь 2 жилийн өмнө өөрийгөө хайрлах хайр чухал юм аа гэж өөрийгөө хайрлах хайр гэл амар тэрийг яриад амар тэрийг аягүй судлаал гэл тэгэл байж исэн. Мэдээж аягүй чухал байхгүй өөрийгөө хайрлах. Өөрийгөө үнэхээр хайрлаад үнэхээр ингээд өөртөө дурлцсан юм шиг өдөр болгон өөртөө дурлаж амьдрна гэдэг шиг. Тэгэж ингээд амьдрах юм бол хорвоо ертөнцийн ингээд бүх юм аягүй гоё харагддаг. Стресстэй байх бүх юмч баг байхгүй. Тэгэл стресстэй хүннийг ч гэсэн ингээд бүр ингээд хайрлаж хараад идэг. Хайрлан харахад бүх юм өөр ондоо харагдана гэж идэг штеп. Одоо яг тэр чинь тийм байж бас болдгийм билээ. За энэ сар
тэнцвэр. За та одоо ингэж бодоод үз тээ. Та хүнд их өгөөд эргүүлээд их багаар аваад. Тэг айгүй нялхнараа хөвгтөд бол угаасаа ээж юм те. Хайр хэрэгтэй штэ. Тэгэхээр тэрнээс ондоо зүйлүүд их те. Нөхөр битээр ингээл эхнэр битээр ингээ байжсэн чи би нөхрийг ингээ халамжлаад ингээд байхад манай нөхөр тэхгүй байна. Тэгвэл нэсээ намайг хайрлахгүй байна гэжсэн. Сали гэж явахгүй нэ штэ тий. Тэрний оронд би их өгөөд жоохон баг аваад байгаа юм шиг надад санагдаад балансгүй байгаад байгаа юм байна. Тэгвэл яах юм бэ? Энийг баланслуулахын тулд би яах вэ? Нөхөр яах вэ? Гэдэг юмнуудыг толгой дотор бодно гэсэн үг. За өөрийгөө хайрлаж чадахгүй бол хүнийг хайрлаж чадахгүй. За тэгээд нөгөө давхар хамаарал гэдэг юм сэтгэл зүйтэй юм томьёо байдаг. За тэгэхээр ийм зүйлэнд бас орчдөг байхгүй юу? Эмэгтэй хүний байглаасаа бий болсон чанар нь хүнд ингээд өгөх байхгүй юу? За энэ яадаг вэ гэхээр ингэдэг юм. Би яг Монгол терминий үгийг сайн мэдэхгүй миний ойлгоход давхар хамаарал байх. Бид нөгөө англи орс хэл дээр хичээлээ сурдаг болохоор нөгөө тэр монголоор бас заримдаа яг оноод хэлж чаддгүй юм аа. Тэгэхээр та хэд маань мэдчихвэл хэлээд өгөрэй надад. Эмэгтэй хүн ингэдэг намайг ингэж хайрлахгүй байгаа юм шиг санагдах юм бол эмэгтэй хүн цаанаасаа гормоноороо би энэ хүнд их өгөх юм бэ. Би энэ хүнийг их хайрлаж надыг энэ хүн эргүүлээд хайрлна гэдэг юм хүлээлттэй байна. Тэр нь яагаад тэгдэм бэхээр нөгөө бид нар чинь хүүхэд гаргадаг хүүхдээ хайрладаг болохоор хүүхэдтэй айгүй хэм ингээд хүүхд ингээл уйлж муулал нөгөө бүр ингээл улам хайраа өгөөл тэгээд нөгөө хүүхд ч айгүй хөөрхөн өсөд өндөйдэг штэ. Яг тэр инстинкт чинь бусад хүмүүстэр яг ингээд идэг. Тэгэд эрэгтэй хүний инстинкт чинь шал ондоо ахгүй. Яг эсэргээр би энэ талаар та хэд нэг ярина. Нөгөө дубай дээр эрчүүд Марсаас эмэгтэйчүүд ангаргаас гэдэг номыг зохиосон Джон Грей гэдэг хүний 3 цагийн лекцэн дээр энийг яриад би бүр энэ л байсан юм гэд тэгжсэн. Тэгээ би тэр лекцээ эргэж үзэж аваад нэг гоё. Яг энэ шиг юм лайв хичээл болгоод бас оруулъя бодож байгаа. За тэгэхээр би нэг бүр илүү гоё гормонтой холбоо тайлбарлана. За тэгэнгუთ чинь эмэгтэй хүн өгөөд байдаг. Тэгтээ ирээдүйд энэ намайг эргүүлээд надад илүү над чиг өгөндөө гэдэг хүлээлттэй ийм байгаад байдаг. Гэтэл эрэгтэй хүн бол тэгдэггүй. Тэгэд эмэгтэй хүн ингээд нөгөө авч чадахгүй авахгүй болохоор гомдоод ингээд нөгөө юу яагаад өөрийгөө устгаж эхэлдэг байна. Айгу тийм эмэгтэй хүн чинь юмыг бүтээдэг шин чанартай шүү дээ. Шин амьдралыг бүтээж ин тий. Тэр нэг эрэгтэй одоо эснээс шин амьдралыг бүтээж ин бүтээл чанартай мөртлөө хайлуулахгүй хайр дутагдаад эхлэхээр нөгөө хүнийг ч өөрийгөө устгадаг юм шин чанартай. Энэ тэгээд айгу тийм өрөвдөлтөө ч юм. Надад яг энийг ингэж яхаа айгу хэцүү үед ингээ хоолоод ингээ зангираад идэх байхгүй. Тийм гоё хүмүүс байж яагаад ингэж эргээд өөрийгөө устгаад идэг. Гэт тийм нөгөө нөхөр нь ингээл амар олон жилээр хайрлахгүй, тоохгүй ингээл нэг юм сонио харьцаал, гэрийнх нь юм сонио харьцаад байгаа. Гэр бүлийн ээжүүд бүр ингээд он жил явах тусам өөрийгөө ингээл гаргунд нь хаяал. Тэг бүшүүлдэ нүур амаа бутгаа болоо. Ингээл сүултээ нөгөө нэг залуудаа аюу хөрөхгүй явах байсан чинь шал ондоо болоод хуурчдаг. Энэ нөгөө эмэгтэй хүний өөрийгөө устгадаг чанар ингэж гарч. За одоо бодоод хүнд би их өгөөдтэй. За хэн надад энийг хийгээд өгөөч гэсэн чи би дургуйч гэсэн за яах вэ гэд юм хийгээд байна. За эхнэр нөхрийн харилцаан дээр эхнэртэйгээ нөхөртөөгөө ингээ кекс хийгээд нөгөө хүн айгүй яагаад гэсэн ч гэсэн би өөрөө жоохон дургуй байх юм бол энэ балансын сэргээгээд салий гэхгүй би тэгвэл яаж дуртай хийх вэ гэдэг басна. За энэ хүн намайг хайрлахгүй би энэс саллаа гэж гомдоод байгаа оронд энэ хүнд би намайг ингээд өгөөч тэгвэл би ингээд хайрлуулсан мэдрэмж авах гээд байна.
Надтай нэг өдөртөө тэгээд өгөөч. Орж ирэхдээ намайг нэг үнсчихэлтэй гарахтаа нэг үнсчихээ. Надад энэ айгүй хэрэгтэй байна гэд ойлгуулад ярилцчих юм бол нөгөө салли гэдгээс чинь хоорондоо юм баланстай үг хавхын баланстай эрэгтэйч аз жаргалтай эмэгтэйч аз жаргалтай юм харилцаа бий болж байна. За толгоонд орж ирсэн хамгийн ихний хүний нэрийг бичээд за тэгээ бичнэ. Юун дээр би энэ хүнд өгөөд юу энэ хүн надад юу өгдөг. Альсэл та нэг дандаа бага аваад идэх юм биш. Та амар их аваад нөгөө хүнд өгдөггүй гэж магадгүй шүү дээ. Энд баланс шүү дээ. Өгөх авахын баланс. Тэгэхээр тэрийг бичиж жаад яг юун дээр өгөхгүй байна. Юун дээр авахгүй байна гэдгийг бичиж жаад энийг харин яаж баланслуулах вэ гэдэгт л анхаарна гэсэн. За тий ээж намайг амралтын өдрөөр ирээд надад гэр цэвэрлээд ингээд үг гэсэн. Тэгсэн чи би сүүлийн одоо бараг 2 3 7 хоног руу амарч чадаагүй. Энэ 7 хоногт ганц бүтээсээ өдөр унтъя гэсэн чинь нэг ингээд ах юм. Ороо тэг явахаас та. Тэг ингэж байгаа бол наадга болчих. Яагаад тэгэхээр энэ бол баланстай байх хэрэгтэй байхгүй та төрүүлээд өөрийгөө бодох хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй гэсэн. За манай ингээд нөгөө сэтгэл судлаач те хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүс бас ингэдэг. Хүмүүстэй ингээл яриад ингээл бүх асуудлыг ингээд сонсоол ингээл амар шийдэл ингээл идэгчсэн. Тэрэндээ нэг 20 30 мянган төгрөг аваад тэр чин таны сэтгэлд ингээд хангалттай буш юм шиг санагдаад байгаа мөртлөө нөгөө хүнээ бодоод ингээд ядран хийгээд авал энэ дээр бас ингээд бодгол асуудал гэсэн. Яг тэгэхээр энэ энергийн баланс явахгүй байна л гэсэн. За ингээд тэнцвэрээ сэргээх нь байна. За одоо 7. 7-гийн тоо. За 7-гийн тоонд бид ганцаараа баймар санагдандаа гүчгдэл ясан те. Тэгэхээр ганцаараа баймар санагдаж байгаа дээрээ ганцаараа одоо гол нь өөрөө өөртөө төвлөрөх сарахгүй өөрөө өөртөө төвлөлөөд энэ нөгөө аргын амьдрал, бэлгийн амьдрал хоёрыг тэнцвэрлэх юм. Одоо тий ажил амьдрал, сүнслэг байдал хоёрыг нэг жоохон тэнцвэрийн байх гэдэг юм л та. Тэгэхэд тулд өөрөө өөртөө байх шаардлагатай гараад болоод байгаа юм. За тэгэнгүүт юу хийх вэ гэхээр ганцаараа өрөөндөө ороо сууж болно. Тэгэхээр дандаа биш тий гэрийнхэн тавс өөрийгөө зарцуулах хэрэгтэй. Хүүхдүүдээ унтцаа ч юм уу. Ингээд би бол за одоо ээжд нэг тетэн цаг хэрэгтэй таад мань гарчээ гэл. Өглөө ингээл аягүй цэрчих юм бол шууд өмнө нь ингээл би унтмаар нэг буцаа унтчихдагсан байгаад за босъё. Гэсэн тэг өөртөө нэг жоохон бяцлал хийх суугаад байгаа юм. Гэт ингээд суучдаг ч юм уу тий. За ганцаараа нэг тийшээ явна. За нэг тийшээ явна гэдэг нь гадаад явж болж гин. Энийг ойрхон тэрэлж ороод ирэхийг хэлж гин. Одоо зүгээр гэрээсээ гараад цэцэрлэгт хүрээлэнд очиод дуртай хөгжмөө сонсоод өөртөө нэг хэдэн цагийг өнгөрөөч. Аль ганцаараа нэг яваад кино үзээд тэг өөрийгөө баярлуулаад нэг гоё ресторанд ороод торт март идүүлээд иймэрхүү маягаар. Тэг хэнийг ч авахгүй нөхөрөө авахгүй хүүхдээ бодохгүй өөртөө төвлөрөө. За ингээд бүтэн өдрийг өөртөө өнгөрөв. Энэ зүйл танд яг энэ сард хэрэгтэй. За 8. 8-ийн 1. За 8 гэхээр одоо 6 чинь хүнд 2 айгу хүнд өгдөг энэ нэртэй. 8 хүнээс их авдаг хгүй. Тэгэхээр 8 дээр одоо энэ баланс барахын тулд хүнд өгнө энэ сар. Юу ч үдэ та нарт за 6 хүнд их өгөөд бага авдаг бол 8 их аваад бага өгдөг. Гэхдээ 8 бол их хөвчлэн материалын зүйл мөнгөн дээр аягүй сайн явдаг. За тэгэхээр за энэ сард 8-ын тоо гарсан бол ажил мэргэжлийн тал дээр дуусгар хийх янз бүрийн зүйлсүүд гарч ирнэ гэсэн. Ямар нэгэн үе шатыг дуусгах ч юм уу, одоо нэг цикл хаах ч юм, нэг төсөл дуусгах ч юм уу тиймэрхүү юмнууд гарна. За тэгэхээр энэ сард та хүнд тусалнаа. Тэр нь мөнгөний хэлбэр байж болно. Сайн дурын үйл хэлбэр, сайн дурын тусламж үзүүлнэ. Тэгээ буюу өчигдөр та нарт мөнгө өгөхгүй шүү гэж хэлсэн тий. Тэгэхээр мөнгийг
Хинд үхвэ гэдэг нь чухал. Зүгээр ингээд те өөрөө чадвартай мөртлөө өөрийнхөө мөнгийг өрөхгүй байгаа. Бэлгийн юм хараад байгаа. Тийм хүмүүс өгөхгүй. Тэрний оронд яг үнэхээр одоо боломжгүй, бололцоогүй энэ талыг тусалч та гэсэн хүмүүс тусламж одоо өгч болно. Гэхдээ өгөхдөө энэ сард өгөөрэй гэсэн стан өгөхөөс гэд нэг юм дутуугийн мэдрэмжнээс орлогоосоо тий бүгдийг өгөхөөс тийм байхгүй. 5, 10, 1%, 3% ч гэдэг юм жоохныг нь энэ сартаа өгөх нэ. Тэгээд яг хэрэгтэй үнд голын налууд өгөрөө. Тэгэхээр энэ бол буйны ажил хийнэ. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр энэ сард нөгөө дандаа авдаг юм чинь өгнө гэсэн үг. Тэгээд 8 тонн чинь үнийг өсгөжж өөрөө их өсдөг тийм баггүй. Тийм хүмүүсээ. Тэгэхээр хүнд ингээд одоо тусламж үзүүлээ. Тэр хүнийг ингээд дэмжиж байж иж өөрөө юм өсдөг тоо байна. Тэгэхээр энийг хийж болно. Энийг тэнцвэржүүлээ. За 9 тоо. За энэ 9 сард тий 9 тоо гарч байгаа бол таны хувьд жинкнээр дуусгах юм байна гэсэн үг. За амьдрал танд энийг дуусгах гэж сонголтгүй юм өгөхөөс нь өмнө өөрөө сонгоод гялс юмудаа цэвэрлээд, эмхлээд, цэгцлээд дуусгаад дуусгана гэсэн үг. За амьдрал танд хэрэггүй юм чинь танаас авнаа. Авах үйлдэлүүд гарнаа. Тэгэхээр тэрнтэй битээ зуралтаарай. Гэх хүндэжсэн ажлаасаа алгачихгүй. Тэгвэл нөгөөдөлтөө зуралдахгүй за би энэ ажил надад одоо ингэ хэрэггүй болчихсон. Би энэс илүү юм руу л одоо тий илүү л одоо чадвартай чадaltaй юм байна да гэж бодоод илүү юм руу харах. Тиймэрхүү зүйлийг уучинтайгаа зуралдахаас илүү зүйл рүү одоо харах. За тэгэхээр ямарваа нэгэн зүйл ингээд дуусах үед тэнцвэр нь яадаг вэ гэхээр өөрөө санаачлаад ямар нэг юмыг хайж өөрөөсөө салгаж иж энэ тэнцвэр бий болоод юм хаагддаг, дуусдаг ийм цикл байна. За тэгэхээр энэ зөвхөн тэ мөнгө төгрөг биш, хүн туслах тухай биш. Ер нь бие, сэтгэл, оюун санаа, одоо тарих, бодлын түвшинд бас явагдаж болдог. Одоо ялангуяа 9 тооны энергитэй жилдээ одоо тий энэ жил 9 тооны энергитэй тэгвэл жилийн тоогоо бодоод 9 гарсан үед бол амьдралаа ингээд бүр ингээд өмнөх хэдэн жилийн ингээд бүгдийг ингээд сайхан бодоод хэрэгцүүлээд зэгцлээд хэрэгтэй хэрэггүй гэдэг ингээд хэрэггүйг нь хаяад яг ингээд ийм жил болдог байхгүй юу. Тэгэхээр миний хувьд урчин жил яг тийм жил байсан. Тэгэл яг өөрийн ирэхгүй хамаг юмаа бүрийн зэгцлээд яат. Тэгвэл дараагийн жилээс нь цоош юмнууд эхэлдэг. Тэгэхээр энэ сартай л 9 сар бишин татаа хүмүүс бол 10 сар шинэ юм эхэлнэ гэсэн. Тэгэхээр тэрэнд бэлдээд 30 минутаас сална. За хамгийн амархан юм юу вэ гэхээр гэрээ цэвэрлэнэ. Гэхдээ илүү дутуу хэрэгтэйггүй бүхэндээ гаргаад тавьчихдаг гэсэн. За хууцнгаа цэвэрлж болж байна. Дахин тусах бодлоо цэвэрлж байна тий. За хэрэг найз нөхөд явж ивэл зүгээр явуулчих. Хүлээн хугацаа дууссан гэсэн үг. За толгойн дотор юмнуудаа сайхан зэгцэлнэ илүү дутуу олон бодлоосоо бас зорилгоо зэгцэлж болж байна тий. Нэг олон зорилго байгаад байна. Аль нь яг минийх юм бэ? Минийх биш юм би юу байраад аль нь миний хувьд чухал юм бэ гэдгийг барьчих болж байна. За би энэний талаар жоохон байж байгаа тий. Гар утасныхаа 9 зураг файл малийн тэндээс баахан хадгалсан юм цэвэрлж байна. Орчин тойрноо зэгцэлнэ. Ойр орчмын харилцаануудаа зэгцэлж байна тий. Ерөөс ингэж явдггүй дандаа хэрвэлтэй уралтай стресстэй байдаг харилцаануудаас салгаж хайж болж байна. За тэгэхээр 9 сар энэ сарын 9-ийн тоолол хуучнаагаад шинэ эхлэлт бэлдэх замын нэг. За ингэж л өөрийнхөө амьдралаас хизээнэ үеөө өнгөрсөн дууссан зүйлүүдэд хайчиж зай гаргаад шинэ зүйлүүдийг эхлэх боломж эхэлнэ. За
Ингээд манайхан яг идрийг хийгээрээ хамгийн багадаа өөрийнхөө тооны одоо тий ажлыг хийгээрээ за бүгдийг хийвэл аягүй сайн. За би нэг энэ сар өөрийнхөө өмсдөг хувцснуудыг цэцлэе гэн гэртээ олон новшноосоо салъя бодож байгаа. Яг энэ сард би бүгдийг гаргаж хаяна гэж. За 9 тооны энийг бол 2025 онд бол ерөнхийдөө дуусгах. Юм дуусчих шинээр альсвал одоо энэ шатаа дүүргээд цоошин шатнд гарах. За иймэрхүү зүйлтэй би сэтгэл сүнсээ одоо оюун бодол бүх юмаа цэвэрлэнэ. За тэгтээ одоо зарим хүмүүс ингэж идэх байхгүй. Би энэ материалын зүйл мөнгө төгрөг чухал биш юм аа. Би ингээл ерөөсөө сүнслэг болчих. Хүмүүс дандаа туслаад ингээ юм сүнслэг байж. Энэ бас биш байхгүй юу? Энэ тэр нөгөө арга билгийн баланс гэдэг юм аягүй чухал байгаа. Материалын ертөнцид бид нар чухал, бид нар материалын ертөнцид амьдарч байгаа. Гэтэл тэр сүнслэг ертөнц гэдэг юм бас өөрөө чухал шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын балансыг олох. Тэр аль нэг рүү амар туйшрахгүйгээр ингээ балансыг олно гэсэн. Би одоо яг л яаж балансыг олдго юм болов? Балансыг олно доо гэж яг явж байгаа. Тийм учраас миний амнаас яг ийм үгнүүд амар гараад. За 2025 онд шинэ хуучин хоёр зүйлийн хооронд ингээс савлуулаад иж магадгүй. Ингээд хуучин юм хайчмаар ч юм шиг тэгсэн мөртлөө шинэ юм орох юм шиг орохгүй юм шиг. Ингээд ийм зарим нэг салбарт ийм савлгаатай байгаад ах юм бол энэ зүгээр шүү. Энэ оных нь энерги нь угаасаа ийм. Тэр энэ хуучнаасаа хаяад шинээс эхэлнэ. Тэгэд эго хүсэл одоо сүнсний жинхэнэ зүрх сэтгэлийн хүсэл хоёрын хооронд бас ингээд зөрчилдөн үүсч магадгүй саяны ярьсан арга билэгчин төрсөн байхгүй. Тэгэхээр энэ хоёр бас тэнцвэржүүлнэ. За тэгэхээр бидний эго гэдэг бол аюу том зүйл байдаг. Бидний одоо тийм энэ материалын ертөнцийн эго гэдэг зүйл том байж бид тэр ингээд тэрэндээ хөтлөгдөж ингээд нэг амжилтанд хүрдэг тий. Тэгээ тэрийг хүмүүсийг гайхуулаад ярьдаг. Тэндээсээ өөр их таашаал авдаг ийм зүйл байдаг. Гэтэл бидний дотор бас яг жинхэнэ бие буюу миний ийм сүнслэг зүйлүүд бас байгаа штэ. Би энэ юм дэлгэцэн ш. Ийм сүнслэг зүйлүүд бас байгаа. Тэгэхээр тэр хоёрын балансыг нь барина. Эго би ингээл заримдаа би өстө тэдийлэр ярьдаг юм штэ гэл өмнө нь тэгэж ярахтаа үнэн кайфта ярьдаг байлаа. За тэгэхээр тэр бол зүгээр энэ чинь миний эгоны хүсэл би ингээд бусдад өөрийгөө гайхуулахдаа надад сайхан байгаад байна гэж мэдж байгаа ч гэсэн миний сүнсний хүсэл гэж юм байдаг. Энийг маш олон хүмүүс те миний одоо сүнсний их зорилго юу юм бэ гэл янз бүрийн асуучлаа. Ялангуяа тоон сурхаагаас энийг их асуудаг. Тэгэхээр сурхаа хийгээд өгтөн би тэрийг бас ингээд хийгээд өгдөг хөхгүй юу? Бүтэн сурхаа дэлгэрэнгүй сурхаа хэлж байгаа юм би тэрийг хийгээд өгдөг. За тэгвэл сүнсний янз бүрийн хүсэл зорилгууд байна. Тэгвэл тэрний аль нь эгоны хүсэл, аль нь сүнсний хүсэл юм бэ гэдгийг таних хэрэгтэй болж байна. Яг тэгэхээр сүнсний хүсэл маань амар хүчтэй байхгүй юу? Тэрийг хийж байгаа хүнд аргын амьдрал нь ч ингэдэг, аргын юм ч ингэ шийдэгдчихдэг. Яг гэвэл тэр хүн одоо төрөхдөө энэ л зүйлийг хийхэд төрсөн учраас энэ нь одоо бүх өөрийнх нь хүсэл мөрөөд тэр эгоноос гарч байгаа хүслийг бүр амар давж яадаг. Тэгээд хүн тэрийгэ хийхдээ үнэхээр аз жаргалтай болдог байхгүй. Тэгээд энэ бол аюу гой мэдрэмж манайхаа. Энийг мэдрүүлсэд үнэхээр тас. Тэгвэл тэрийг яаж мэдрэх юм бэ гэхээр нүдэн айнаад одоо хамгийн хүсэж зорж байгаа зүйлээ тодорхой дүрслэлээр манай. Тэг хамгийн хүсээд бүр чин сэтгэлээс хүсдэг зүйлээ зориод дүрсэл. За тэгэнгუთ тэрийгэ бүр ингээд надаа бүр ингээд байна. Би тэрийгэ бүр би болгоод авцсан байна. За саятан болъё гэж боддог бол би бүр ингээд болцсон байна. Тэр ингээд бүр ингээд мөнгөний үнэр тэр одоо тэг эд баялагтай байгаа хүний сэтгэл зүйн байдал ямар гэдэг. Энийг бүгдийг ингээд мэдэр. За тэгээд мэдрээд байжсэн чинь одоо ингээд цээжин дээрээ тодорхой ажигласан заяа. Ингээд тодорхой ажигласан чинь таны энэ цээж зүрхнээс тэлэх мэдрэмж байна уу? Оних мэдрэмж байна уу? За тэлэх мэдрэмж гэдэг нь юу вэ? Айгүй гоё таатай ингээд энерги дээшээ гүгээд байгаа юм шиг дотроос ингээд гадагшлаад байгаа юм шиг ийм энерги байх юм бол энэ таны сүнсний жинхэнэ хүсэл. Тийм ч дотгошоо ингээд жоохон барьцалтаад ингээд бариад ингээд
гаднаасаа дотгошоо ч юм шиг ингээд энерги доошоо гүгээд байгаа юм шиг ийм байх юм бол энэ эгоны хүсэл гэсэн үг ээ. Тэгэхээр ийм амархан аргаар энийг бас таньж болдог байх нэ. За тэгээд хамгийн сүүлд би та хэдтэй надаас хүмүүс нөгөө тоонцохоо юу айгүйх асуугаад идэв. Энийг тайлбарч. За миний одоо ингээд те хүмүүст бодож өгөөд гаргаж өгдөг тоонцохыг бол үлийн өрөөнд тоонцохоо гэж ийм ангилал багтдаг. Тэгээ юу харагддаг вэ гэхээр үр шалтгаан ба үр дагаврын ямиг айгүйх сайн харуулдаг та тий. Ямар авяас чадвартай, ямар одоо оюунлаг чадвартай юм. Юу хийвэл мөнгө төрөхтэй болох юм. Мөнгөн дээр ямар алдаа хийгээд байгаа. Аль авиас чинь мөнгө болох юм. Таныг одоо хүүхэд байхад чинь тий яаж өсгсөн тий аав ээжээсээ аавын талаас чи ямар авяас чадвар ирсэн, гишийн талаас чи ямар авяас чадвар ирсэн. Тэгээ хүмүүстэй одоо хосын харилцаанд ялангуяа юу чухал гэдгийг ямар зүйлийг хийвэл ямар хүн ирэх юм, ямар зүйлийг хийгээд байвал ямар шиг хүн ирээд байгаа юм. Одоо яг байдал ямар байгаа тэгвэл энийг яаж сайжруулах юм. Тэгээ мөнгө төгрөгөн дээр одоо ийм байгаа юм чи энийг тэгвэл яаж илүү мөнгөтэй олохтой болох юм. Эрүүл мэндийн асуудалтай бол тэрийг юунаас болоод байгаа юм. Эрүүл мэндийн асуудалгүй бол ямар шиг асуудлууд магадгүй тэрнээс одоо тэрийг мэдсэн хүн чинь за гэдэг эртнээс зохицуулах тийм аргууд байдаг байхгүй. Тэгээ энэ дээр нь энэ 5 6-аг бүгдийг салгаад хэлгэж бол нэг нэгээр нь яагаад гэвэл хүн болгоно бүгдийг мэдэх албагүй шаардлагагүй байдаг. Тэгэхээр мөнгөний зурхаа гэд хэлэгдэг. Бүхний зурхаа хэлж байгаа хүмүүстэй авиасын бас ингээд харж иж хийж өгдөг. Ингээд энэ тоонууд ч бүгд хоорондоо холбоотой. Бүгдийг ингээд нийлүүлээд нөгөө хүнтэйгээ ингээд ярилцж хагаад тэр хүн тохируулсан одоо шийдэл тэр хүнтэй ингээд ярилцж хагаад тэр хүний ертөнцид нь энэ тоонуудын нутаг учир яаж гуугаад байна гэдгийг одоо ярилцаж ингээд тайлбарлаж өгдөг ийм ажил хийдгийг. За дэлгэрэнгүй зурхаа хийлгсэн хүмүүст бол бүгд энэ 5 дээр нэмээд одоо сүнсний зорилго энэ насандаа хийдэг хамгийн гол алдаа. Ямар алдааг энэ насанд юусоо хийж болохгүй вэ? Юг хамгийн сайн сурах ёстой вэ гэдгийг одоо дэлгэрүүлээд ингээд тайлбарлаад өгдөг. Ингээд онлайнаар видео уулзалт хийгээд тэр уулзалтаа бичлэг болгоод өгдөг. За ингээд уулзалтан дээр бүх слайдууд харуулж чад гой тайлбарлаад хамтдаа ярилцаад явдаг. Ийм зүйл хийдэг. Төлбөрөө тушаасны дараа ингээд онлайн цагаар тоглодог байгаа шүү. За өнөөдрийн лайв дээр орж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэд хэрвээ хэрэгтэй зурхаа одоо үзье сонирхыг гэх юм бол надлуу хувь чат хичээрээ. За тэгээ найз биш бол надаа ингээ хувь чат орж ирэхгүй би ингээ айгу удчих чардаг. Хэрвээ найз шахам бол Sarna Cross гэдэг англиар бичсэн миний одоо пэйж байгаа. Тийшээ бичих юм бол бүх мессежүүдийг ингээд одоо алдлахгүй хүлээж авч чаддаг. За юм байна. Өглөө өдөр оройн одоо бас сайхан өнгөрүүлээрээ. Тэгээ удахгүй уулзъя. Баяртай.